За ээж бит хоёр хөх хотод ирснийхаа маргааш нь өлөн гарсан. Ингээд өвөр Монгол хүний машиныг хөслөөд тэгээд эмнэлгэрөө явсан. Хөх хотод бол маш олон эмнэлэг байгаа. Анагаах ухааны сургуулийн харьяат эмнэлэг, олон улсын эмнэлэг, ардын эмнэлэг гэд маш олон эмнэлгүүд байгаа. Энэ дундаас Хятад Монгол эмнэлгийг сонгоод очсон байгаа. Энэ эмнэлгийн хувьд Монгол анагаах ухаан, Хятадын уламжлалт анагаах ухаан, тэгээ Европын анагаах ухаан гэд бүгдийг хослуулсан бас улсын нэлээд томоохон эмнэлэг байлаа. За энэ точингууд ер нь ойчрын хувьд бол гайгүй. Тэр өдрөө очиод цагаа авчин эмчдэрээ эмчдэрээ очиж зовоороо хэлээд ямар шинжилгээ өгөхийг нь хэлнэ. Шинжилгээнүүд бас ойчрын гайгүй ер нь тэр дороо хийгээд явж байна. За тэгээ зүрхний эхо гэхэд 260 яан, нурууны CT, өвдөгний зураг CT гээд ерөнхийдөө 200-аас 400 юан. За цусны шинжилгээнүүд бүгд одоо үзүүлэлт болгондоо 10 яан, 20 яан, 30 яан, 40 яан гэд янз бүрийн үнэтэй. Ерөнхийдөө бол үнийн хувьд бол бас боломжтой. За ингээд нэг хүний ерөнхий одоо гол шинжилгээнүүдээ хийх гээд ойролцоогоор 3000-аас 4000 яан болох юм байна. Өглөө өлөн гарсан хүмүүс чинь ингээд нэг өвөр Монгол хоолны газар ороод сайхан тулахтай цайг нуулаа. Энэ өвөр монголчуудын ерөнхийдөө брэнд цай штэ. Тэгээ тулахтай цай нь их бага хэмжээнээс шалтгаалаад 50-аас 100 гаруй яан хүртэл байдаг юм байна. Тэгээ дараа нь хөх хотоор жоохон зугаасан. Тэгээд хөх хот бол бүгд найрамд Хятад ард улсын өвөр Монголын өөртөө засахорны нийслэл хот гэдгийг хүн мэдж байгаа. Тэгээ хүн ам нь ойролцоогоор 3.5 сая гэдэг юм байна. Тэгээ Монгол Хятад соёл хосолсон онцлогтой. За тэгээд мэдээж өвөр Монголын улс төр эдийн засаг соёлынхын төв хот. Уур амьсгал бол ерөнхийдөө хуурай дуу. За тэгээд тээвэр худалдаа, боловсрал, эрүүл мэндийн үйлчилгээ маш сайн хөгжсөн. Ерөнхийдөө тайван хот гэдгээ. Гол талбайгаар одоо нь явлаа. Хөх хотын төв талбай, хотын хамгийн их хөл хөдөлгөөнтэй хэсэг. Чингис хааны талбай, хөх хотын бэдгэл болсон том талбайны нэг. Даажав сүм гээд буддын шашны түүхэн чухал сүм байдаг. За тэгээ доторх алтан бурхан, эртний уур амьсгал нь жуулчдыг их татдаг юм байна. За ингээд өглөөнөөс өдөржин явсан хоёр ядарч ирээд буудалдаа сайхан амарлаа. Орой ээждээ арсыг нь сайхан арчлаад тэгээ маска тавиад сайхан амарцгаалаа. Бид хоёрын бичлэгийг сонирхож үзсэн та бүхэндээ баярлалаа. Ингээд дараагийн бичлэгээрээ уулзцгаая.